Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр Stand Up 2 мөсөн уулын part 3 эхлэхэд бэлэн боллоо. Бичлэгтээ тавтай мөрөл. Авбооны дурангийн толны тусгал. Stand Up дахь авбооны толь нь тусгал харуулах зориулттай биш ба тусгалыг ч үнэн зөв дүрсэлтгүй юм. Тусгал нь UV галерейгийн хэтийн төв дээрээс үндэслэж бага зэрэг доош харуулах аргаар бидэнд харуулдаг. Харин уг зурагт province map-ыг үзүүлсэн байна. BRICS гэх нэр нь Stand Up дээр байдаггүй зүйл ба хүмүүс үүнийг raster map-ыг оруулж магадгүй эсвэл уг map-ыг тооцоогоор хийдэг байсан тул BRICS гэж нэрлсэн байж магадгүй гэж таамагладаг. Village map-ийн City талын тэр хавьд жижигхэн бохирын хоолой байдаг. Энэ нь 2017 оны ET киноны бохирын хоолойны хэсэгтэй адилхан байв. Энэ кинонд хүү уг хоолой руу цаасан заваа унгаачихдаг ба энэхүү хэсэгт хүүг нэг алиалагч бохирын хоолой руу чирдэг ийм хэсэг гардгийг альдгсан байж болох юм. Харамсалтай нь энэ бохирын хоолой нь Snow Village дээр байдаггүй учраас та бүхэнд үзүүлэх боломжгүй байна. Desert Eagle Cap Morgan. Stand Up дээр Desert Eagle Cap Morgan гэх гар бууг Desert Eagle Morgan болгож хэлсэн бөгөөд Cap Morgan гар буу нь хэсэгхэн хугацаанд худалдаанд гарсан байдаг. 2017 онд Veteran медаль гараагүй. Veteran медаль гэдэг нь левел рүү орон ветеран дээр дарж тухайн XP-г цуглуулснаар уг медалийг тухайн граффиттэй зуг өгөх зориулалттай Bronze, Silver, Gold, Elite Gold, Platinum, Diamond гэх 6 медалуудыг хэлдэг. Энэ нь 2018 онд гарч байсан ба 2017 онд гарсан гэдэг хүмүүст зориулсан зүйл байх. Stand Up-ийн counter terrorist хүний нүдний шилний ард юу байдаг вэ? Та хэд Stand Up-ийн уг дүрийг харж байсан л баг. Энэ дур гарснаас хойш хүмүүс нүдний шилний ард юу байдгийг сонирхон асуух болсон юм. Ихэнх хүмүүс энэхүү дүрийг сохор гэцгээсэн ч Axel Bolt-ийн 3D моделийн тусламжтайгаар нүдний шилний ард нүдтэйг нотолсон байдаг. Sandstone болон Sandyard map дахь кейсүүд. Sandyard Sandstone map-ийн B сайтад тор хайрцагнууд байсан. Хэсэг хугацааны дараа эдгээр зүйл алга болсон нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Dual Veritas. Dual Veritas-ыг 5 дугаар сизон буюу Тэг 23-ыг үйлбэрт танилцуулсан боловч Тэг 6-ыг үйлбэрт гарахаар анх төлөвлөж байсан. Гэсэн хэдий ч анимашны асуудал ихтэй байсан тул нилээдгүй хойшлогдсон юм. Хөгжүүлэгчдийн өрөө. Zonius map-ийн нэг өрөөнд олон компьютертэй өрөө байдаг. Дэлгэцнүүд дээрээс та тоглоом хөгжүүлэгчдийн Facebook хуудсыг харах боломжтой. Мониторд болон орчны улмаас олон хүн үүнийг хөгжүүлэгчдийн өрөө гэж нэрлэдэг. Би энэ өрөөг олох гэж хуучны хувилбаруудаас татаж үзсэн скамд болсон. Дараа нь нэвтэлж болдог хувилбараас нь үзсэн чинь ерөөсөө тодорхой байршил заагаагүй болохоор олж чадаагүй тийм. J Commando Acid. Уг хутга нь Stand Up хязгаарч нэмэгдээгүй ба Frosty Chaos цуглуулганд J Commando Blight хэлбэрээр нэмэгдсэн юм. Бас өмнөх бичлэгдээр Carimbid Acid тутахыг энтэй андуурсан бэлээ. Зургийг нь олохгүй байсан чинь ийм Carimbid байсан болж байгаа. Хөгжүүлэгчийн видеонд дох тосгоны үнэ. Village map дахь үнэ нь энэ map-ийн Easter egg юм. Stand Up-ийн хуучин хувилбарт үнэ байдаггүй ч хөгжүүлэгчийн оруулсан бичлэгэнд үнэ байсан юм. Харин энэ үнэ нь одоо болтол тоглоомонд байгаа аж. Desert Eagle Sport болон Morgan. Энэ зүйлийн тухай мэдээлэл маш цөөхөн байдаг ч Stand Up 2-т бичигдсэнээр Desert Eagle Morgan-ы хуучин дизайны нэр нь Desert Eagle Sport байсан гэжээ. Map-ийн локейшнууд. Map location гэдэг зүйл бол Stand Up дээр байдаг мапууд бодит амьдрал дээр хаана байдаг вэ гэх зүйлийг тайлбарладаг. Жишээ нь Province map нь Итали улсад, Rust Training Outside Zone 9 Arena map нь Америк улсад, Sandyard Sandstone map нь Сауди Арабид,
Village Map нь Герман улсад, Sakura Map нь Япон улсад байдаг гэх мэтчлэн зүйлийг тайлбарладаг. Тоглоомноос устгагдсан icon. Halloween ивэнтээс өмнө тэг 14 тэг хувилбарын үед тоглогчдын дунд 2 профайл зураг алдартай байсан. Нэг нь нийл ягаан улаан дэвсгэртэй, нөгөө нь зохиуртай тим 2 зураг байсан юм. Гэхдээ энэ 2 зураг яагаад тоглоомноос устгагдсан нь хаширхалтай. Эвгүй дуу. Энэ зүйлийг үнэн худлаа гэдгийг мэдэхгүй юм. Гэхдээ stand-up-ын тэг 12 5 хувилбарт зар сурталчилгаа эсвэл өөр зүйл хийж байхад хөгжим гинт тоглож эхэлдэг. Олон хүн энэ дууг stand-up-аас гардаг гэж боддогч яг үнэндээ бусад аппликейшнаас гардаг. Энэ асуудал нь ганцхан Android дээр тохиолддог юм гэж stand-up дээр бичсэн байдаг. Stand-up 2-ын бүх хуулбар нь хувь хүнд зориулагдсан. Энэ нь тоглогч бүрийн тоглоомын туршлагын далд, ер бусын эсвэл тодорхой алгоритмын өөрчлөлтөөр өвөрмөц байдлаар өөрчлөгддөг гэсэн алдартай Super Mario 64-ийн бүх хуулбар хувь хүнд зориулагдсан гэх Urban Legend-ээс санаачилсан мем юм. Яг үнэндээ Stand-up 2 нь хувь хүнд зориулсан юм байхгүй. Тоглоом бол бүх хүнд зориулагдсан өрсөлдөөнтэй онлайн тоглоом юм.